Сайн мэцэн үзэгчтэй оргилод спортын нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн Кудагийн спортын Кудагийн холбооны дивжин дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр мэдэнтэй хамт бас Кудагийн спортын Монголын шигшээгийн тамирчин Энх бат байна. Өнөөдөр бид нарт бас Кудагийн спортыг бас танилцуулж ямархуу спорт байдаг вэ гэдгийг бас биднэрт үзүүлж харуулах хэрэгтэй байна. Кудагийн спорт ерөн зүгээр яриага Кудагийн спорт гэдэг бусад тулааны төрлөөс ямар ялгаатай бэ гэдгээс бас эхлээд танилцуулах юм бол тий. За манай Кудагийн спорт нь Японоос гаралтай. Анх Кёкушин каратег үндэслэгч Оёмо огшоос салбарлаж гарсан төрөл спорт байна. Кёкушин каратегаас ерөн салбарлаж гарсан. Ерөнхийдөө Кёкушин карате болохоор толгой довтолтгүй гараад тэгээд цээжин тоглодог, хөлөөрөө бүтэн контакттай бүх төвшин төшүүлдэг. Тэрийг сайжруулж гаргахад бол манай азумууд Японы огш азумогш дэлхийн улс орнуудаар явж одоо энэ бүтэн контактын төрлүүдийг судлаад ерөнхийдөө хамгийн ерөөсөө шилдэг хамгийн фул контактын одоо тийм тулааны спортыг гаргаж ирэхэд бол тэгээд Кудагийн спортыг гаргаж ирсэн. За тэгэхээр өнөөдөр бас би өөрөө бас Кудагийн спортоор анхлан суралцагч болоод бас энэ бэлтгэл хийх юм аа. Тэгэхээр бэлтгэл хийхийн тулд эхлээд бас мэдээж бие халаалтанд орох хэрэгтэй баг тий. За тэгээд ерөөсөө тамирч байна хамгийн чухал зүйл бие халаалт хийдэг. Бие халаалтаа сайжээж дараа дагачин юмнуудаа хийдэг. Бие халаалт хийхгүй бол бэлтгэлийн тал авах магадлал өндөр байдаг учраас бие халаалт сайн хэрэгтэй. Зэ. За тэгвэл бие халаалтанд орох. Одоо энэ хийж байгаа асуулт болохоор бид дээр ажиллаа. Яг гарын шулуун цогцолж байгаа. Яаж хайлах, хүн дэвсэл болох. Иргэд айлах тамирчин одоо яг тулааны уулын спортын тамирчин болохоор хөдөө ажиллах маш чухал байдаг. Гаралт тогтолгоо хамгаалалт нэг юм. Зүгээр карате марате бусад төрлийн төр нэг тулааны урлагуудаас техникийн үед юу ялгаатай юу? Ерөнхийдөө ялгаатай. Яагаад гэвэл ерөнхийдөө бүтэн контактны одоо ерөөсөө барилдаанаас гар үлийн ишгэл цохилтноос барилдаа хэвтэй партерын барил тулаан боёо партер хэвтэйгээс холойд өгчөөс иргэдэг айл аль хослуулж юмсж ийж амжилт гарах бүрдтэй. Айл нэг талдаа одоо жишээ нь гар сайтч юм эсвэл дан хүсэлтэй тамирч яг дэшээ гарч ирж одоо яг амжилт үзүүлнэсэн юм бол баг. Айл болохоор ерөөсөө жигд бүх төрлийн гар сайтай, хөл сайтай, барилдаан сайтай тий хүчил болцоо тийм байж ижил яг нэг спортоор амжилт гарах өсвөр бүрддэг. Аль болох тамирчин хүмүүс ерөөсөө үе мөчөөсөө халааж байгаа хэрэгтэй. Яг бүтэн контактны тулаанч бай, бусад төрлүүд ерөөсөө бие халаалтыг ерөөсөө маш сайн. Гэхдээ бас бэлтгэлийн төлөв үед тий. Бэлтгэлийн талах юу чинь ерөөсөө буруу техникээ буруу эзэмснээс бол хоёрдугаарт бие халаалт тогтойснээс болж ерөөсөө бэлтгэлийн талах. Тийм болохоор бие халаалт маш сайн хэрэгтэй. За уура. Кудагийн спорт ер нь Монголд орж ирэх юм байна. Кудагийн спорт нь 2005 оноос Монголд үйл ажиллагаа эхлүүлсэн. Кудагийн холбоо байгуулагдсан. Тийм 2005 оноос. 2005 онд олон улсын одоо манай ДФ холбооны ерөнхийлөгч Азумат Такаши өгш ирж Кудагийн спортыг илрүүлж эхэлсэн.
Монголд бол одоо кодогийн спортоор хичээлж байгаа хичнээн хүн бол ерөнхийдөө зүгээр барагцаагаар. За барагцаагаар ерөнхий тоогоор бол нэг кодогийн спортоор хичээлж байгаа 500 гаруй тамирчид. Яг тамирлан хичээл спорт болохоор хичээлж байгаа гэсэн үг. Тий. Яг түүн дотороо гэх юм бол шгшээ багийн үндсэн шгшээ багийн тамирчид гэх юм бол 10 тамирч байна. Ерөнхийдөө бол ер нь маш залуу спорт. Тий, залуу спорт. Ерөнхийдөө дэлхийд хөгжөөд нэг 70 гаруй оронд одоо хөгжсөн байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. За би ялаа одоо цааш. За би ялаа одоо хийж дууссан. Одоо би ерөнхийдөө тамирчид би ялаалтаа үндсэн одоо манайх чинь гар хөлгийн шиг зохиол гэдэг ерөнхийдөө техникүүдээс халуун татчих болно. Үндсэн одоо яг гар хөлөө өшгөл зохиол өгдөг тохооны техник тэгээ барилдааны техник татдаг. Тэгээд тэгтээ партерийн барилдаа өчил болтой техник татдаг. Анхнаас оролцсон шүү дээ эхлээд бол ерөнхийдөө одоо тамирчид одоо эвсэл болох хасгалууд хийлгдэг. Дараагийн хэмжээнд ерөнхийдөө гар хөлний зохиол өшгөл тэр техникийг тавьж өгөө дараа нь барилдааны техникээс дараалтаагаар хийж өгдөг. За ерөнхийдөө яг тулааны спорт айс төрлөө ерөнхийдөө бүгд ос гэсэн ясалгаагаар хэлдэг. Дэвжээнд орж ирэхдээ ос гэж яслана. Хоёр тамирчин хоорондоо биеиндээ хүндэтгээд ос гэж яслах хэрэгтэй. Гарын ясалгаа яг мөрөн дээрээсээ доошоо ос. Ясалгаа ерөнхийдөө гар доошоо унахгүйгээр яг одоо ийм байдалтай гарын атгалтууд яг бүтэн кейс бүтаатах хэрэгтэй. Ийм дотоо атгаад дотоо зөх юм бол яг гар гимтдэг. Тийм болохоор юусаа гарын кейс бүтаатах хэрэгтэй. Ерөнхийдөө тэгээд 90 доошоо хамгийн одоо толооны спорттой сайн хамгаалах хэрэгтэй ганц зөв үл ерөөсөө 90 байдаг ерөөсөө. Ер нь бол нөгөө нокаутанд орох хамгийн тийм өндөр чи ерөөсөө 90 байдаг. Хүн ерөөсөө 90-д цохол аваад одоо нокаут одоо тэр хүн цохол аваад өндөг. Тийм болохоор 90 доошоо анхлаас урагшлсан ерөөсөө юу ч хоцлохгүй ерөөсөө 90 доошоо байх. Өөрөөсөө бүрийг ихтлээс болсон. Тэгээ 90 доошоо аваад ерөнхийдөө таазыг үйл ажиллагааг жоох уушин чангалж байна. Тэгээд цээжиг хойш нэг бидих байлуулж жоох уушаага. Тэгээд хөлийн 50 доошоо жоохон үлэмэрийг өч хийсэн байх хэрэгтэй. Бүтүүлэн дээр айл. Бүтүүлэн дээр тавхаар ерөөсөө шилжилт одоо жишээ нь оролт гаралт тоглоом хамгаалалт шилжихэд удаан байна. Тийм болохоор айл тамирчид үлэмээр шилжсэн төсөлтийг илүү. Тэгээд гарын шулуун цогцолтоос нь үлдэх. Гарын шулуун цогцолтын тийм 90 доошоо аваад хэрэгэд тухаараа харц урагшаага авах хэрэгтэй. Яг тамирчин руу гэж хэлсэн. Яг нүд рүүгээ л хааж байгаа. За ингээ уушаа аян болсон байдлаасаа гарыг ерөөсө тохоо хоёр тийш нь ерөөсө бодлохгүйгээр чигээр нууршин зохио. Чигээр нууршин. Кист яах вэ гэхээр яг энэ 2 7 дунд орооны үеэр зохиолт яг байн дээр очиж байгаа хэрэгтэй. За буцаага батлаа. Урагшаад үлдээ. Ерөнхийдөө урагшаа нэг биеэр урагшаа авахгүйгээр ерөөсө гарыг урагшин чигээр нь шийдэж чинь гэсэн. Наач. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166 1
9 10. Ингээд шолон цохилт ерөнхийдөө түлхэлтийн хүчээр угшаа гэж бодож байгаа. Тийм. Урд гарын цохол. Тийм. Урд гараас шолон цохилт. Ерөнхийдөө тоглолт бол ерөнхийдөө урд гараас хүнийг яах вэ гэхээр өдөөсөн хүнийг цочроо гэсэн маягаар хилдэг. Тэгээд дараагаар нь ерөнхийдөө хойд хөлөв ер нь илүү хүчтэй байдаг. Арай илүү зам тулдаг гэж бодохоор байж байна. За шолон цохилт бол ерөнхийдөө ийм тэгхтэй байдаг. За хажуу цохилт яадаг вэ гэхээр бас муу ялгаагүй тамирчид эрүүгээд бааш хамгаалж явах хэрэгтэй. Энэ хоёр болок одоо энэ нудраг буюу энүүгээр яг нь эрүүний төвшөндөө дээшигээ бариад хоёр талаас цохилт олж ирэхэд энэ битүү хамгаалт хийж явах хэрэгтэй. Доошо буугаад яасан бол яг нь шууд эрүүлээ очиж байгаа. Тийм болохоор ерөөсөө гарыг болоод дээш нь хийж байна. За ийм байдлаасаа тохоо өргөж болох гэдэг. Тохоо гэж тийм тохоо. За жишээ нь дээшгээ гаргаж өгтөө энэ тохоо босгож өгнө. Ерөнхийдөө бол хажуу цохилтыг барыг энэ тохоо босгож өгöd юм уналтын хүчээр надад цохилт. Тэрээс шууд ингэж зохисон цохилт бол бас харьцангуй хүч багтай. Аль бол хажуу цохилтыг уналтын хүчээр тохоо босгож байгаа гэж. За ийм. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ийм.
Ерөнхийдөө хажуу цохилтыг болохоор ерөөсөө яг гэхээр тохоо усгаж сайн гаргаж өгч байгаа шүү дээ. Ярээс. Үнцэн яг гарын техникт нь яг одоо ерөнхийдөө болсон гэж байна. Дараагийн техник юу гэхээр доороос 90 доороос өдгөө зөхөн гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө гарын байр ийм ч гэж байна. Ерөнхийдөө хөвчлээ яг үнцэн техникийг ингэж гарч байна. Айл болох тийм. Одоо ингээд бэлтэн үрцэн хамгаалттай болгохтой байгаа. Эндээс хүмүүс яг дотчин гадагшин тавих юм байна. Болгохгүй яваад. Тийм болохоор айл болох хүнийхээ яг гол дундуур зааг аваад яг тэр хооронд яг 90 дундуур болж байгаа. Тэгээд зохилтыг яг үгээр энэ гараар үнцэн болгохтой байж байгаа. Хүмүүс зохилтоо ингэж буулгах чинь. Ерөөсөө хамгаалт дээрээ яг битүү авах зохилтоо өсгөж байгаа хэрэгтэй. Ер нь зүгээр кодогийн спорт одоо боксинг спорт бол жишээ нь одоо нөгөө нэг мэрэгжлийн тал руу биш одоо олимпийн төрөл рүүгээ бол нөгөө нэг нокаутанд орох нь бол нэлээд магасч шүү дээ. Кодогийн спортын үе тиймэрхүү нокаутын юу гэдгийг гардаг юм. За ерөнхийдөө нокаутуудыг бүтэн контакттай гэдэг утгаар бол ерөнхийдөө нокаутууд бол гарна. Тэгээ манайх нэг шилэн буюу юм каск хамгаалттай байдаг. Тэр тэмцээний үед хэрэглэдэг бас тэр каскуудаас жоохон танилцуулъя. За ямар хэрэглэлүүд. За нүг видео. За каскууд ерөнхийдөө яг юм цэлод хамгаалттай яг юм каск гэдэг. Хүн яг нүүрэнд бол одоо чинь боксууд өөр бусад төрлүүд хамгаалалт явахгүй учраас хамар мөрөвчээд нүд хөвчээд юм. Тэгээ нүүр хамгаалах ил одоо хэсгүүд ингээд бэрх хамгаалалттай. Манайх бол одоо тэрийг хамгаалж ихэн тулд яг юм каск бүтээсэн. Тэгээ энэ каск нь одоо гадна талын цэлод одоо энэ шилжин болохоор Японд Suzuki компани үлддэг. Гадна талаа одоо энэ шилэн буюу энэ хэсгийг Пакистанд үлддэг. Тэгээд яг тэр хоёр орнд үлдүүлж байгаа гэсэн. Тий, ерөөсөө энэ хоёр орнд үлддэг. Тэгээд энэ болохоор хүний нүүрэнд ил бэртэл авахгүй гоо сайхныг илүү сайн хамгаалж байна. Энэ одоо яг энэ каскыг өмсөд ерөөсөө илүү хүчтэй одоо энэ каскыг өмсөд хүмүүс хавдаа цохилт авахгүй ч гэдэг юм уу те зөөлхөө өвдөхгүй ч гэж бодож магадгүй. Тэгэхээр яг тэр энэ каскыг цааш нь нөтөлж яг хүнрүүд дөрвөл болгосон цагт согонд чинь үлдээд даваа. Нүүрэнд хичнээн одоо юу гэдэг цохилт ирэхгүй ч гэсэн дөрвөлтийн хүчээ. Тийм дөрвөлт одоо битүү цохилт сайн оруулах чаддаг болно гэсэн яг юм спорт хэрэгжүүлсэн. За ерөнхийдөө бол манайх ч н одоо яг фул контакт хийх хөдөлгөөн яг бүтэн тулаан. Толгой цохилт юм. Хажуу цохилт, доороос цохилт, бүх төвшин цохилтуудаа. За дээрэс нь тохооны техник, тохойч техник зөвшөөрөл. Дээрэс нь татаад ямар ч байдлаас яг мөргөж болно. Эндээс хөлт гарын бүх төрлийн яг өшөлтүүдийг хийж болно. Дээрэс нь батад зуураад өвдгөлж болно. Тудааны байдлаас хийж байгаа байдлаа техник үүдээ шилдээд факторс шилждэг. Факторс яг бүтэн тудааны юугаар хийж болдог. Дээрээс нь хамгийн гол нь дээдл байгаа тамирчин хүнийхээ яг эрүүл мэндийн талаасаа ягаад дөрмөндөө тийм байх. Толгоор нь зөгж авахгүй дээдлийн тамирчин. Тэртээ дөрөв дээр нь гарсан байгаа юм чинь толгоор нь дөрөв зөх боломжтой гэдгийг илэрхийлээд зүгэн буюу ингээд дөрөв их шулуун зөгч манай авч болдог. Цээж рүү яг зөхөж болно. Хажуудлаас тийж өвдгөж болно. Эндээс төрөл бүрийн одоо жишээ нь болт болон дээсийн өчөлтийн техник гэж байна. Энэгээр яг үгээр цэвэр ялтай байх гэж байна. Иймэрхүү нэг бас техникүүд хэвтэй байдлаас ч гэдэг юм уу фул контакт тэгээ бүх төрлийн цохилтуудыг зөвшөөрч байгаа харахад бас нэг UFC биш үү? Тэр нь жоохон төстэй. Ерөнхийдөө UFC одоо кимонод өмсөж байгаа болохоор UFC гэсэн. Яг дивжэний хувьд бол бас торон дотор биш. Дивжэн дээр байдаг. Тийм дивжэн дээр. Яг жудогийн хэлхийтэй адилхан яг базар Япон юкококо цохилтоор яаж явах вэ? Цохилтоор болохоор одоо жишээ нь одоо боксер ч гэдэг юм уу гар хүрээд яг оновчтой цохиод оноо авдаг тийм үү. Манайх болохоор бүр тэнцвэр авдаг цохилт коко. Цохиж унгаагаад өксөөр ундаг шүү дээ газар тийм үү. Тэр тохиолдолд юко. Бүр арашаа хөвтөд нэг 5 секунд тэнч гэдэг юм уу 10 секунд тэнч гэдэг юм уу удаар нахцлаад босч ирдэг шүү дээ. Тэр тохиолдолд базарын боол юм байна.
Бас нэг унахтай жуудаа шиг нисэл таах. Тийм. За барилдааны техник дээр болохоор зүгээр одоо ихтэй ямар нэгэн байдлаар хүн унгаачихад онолгүй байхгүй. Заавал яг жудогийн цэвэр Япон шиг цэвэр ялтай шүү дээ. Япон нэг явдаг. Яг тийм нисэлттэй хийж ижил кокон хамгийн доотлол. Ерөнхийдөө бол яг хүнээс бол асар их тийм төвчээр амьдрыг хаадаг. Барилдаанаар бол бас юу авах хэцүү гэсэн. Хэцүү. Ер нь цэвэр шидэж хамгийн доотлол нэг кокон. За өөр техникийн хувьд одоо гарын техник бол юусэн одоо хөлийн техник бол. Тэгээ хөлийн техник ерөнхийдөө бол манай дотор хагаад шигтэл гаднаас гедамаа шиг буйны гадна тас шигтэл уушаа майгэр буюу жиж шигтэл. Тэгээд ерөнхийдөө 3 түвшинд хуваачдаг. Яг тийм шигтэл. За геданы түвшингээр ерөнхийдөө таасан толгоо буйнаас доош хэсэг. Геданы түвшин шигтэн. Дараа нь чудамаа шиг буюу мөрнөөс доош байгаа хаад хэсэг юм. Бөөрөн тус газар одоо хавиргаан тус газар гэсэн чинь чудааны түвшин буюу яг энэ тийшин түвшин. Бүх түвшин шигтэн. Жодооны түвшин буюу толгойн түвшин гэж одоо ерөөсөө яг үзнэ тийшээ мөний түвшин жодооны түвшин гэж ярьдаг. Яг энэ 3 түвшинд ерөөсөө бүх төдий шигтэлийг хийж болдог. За хөлийн техникийг жоох суралж үзэх. За өөрөө хийж үзэх үү. За би зааж өгöl өөрөө татаж үзье. За манай тамирчин дээр манай одоогийн бокстэй залуу байна. За энэ тамирчин дээр хийж үзье. За ерөнхийдөө хөлийн өшгөлтийн техник хийхэд бол ихэвчлэн хүмүүс сонголтын дасгалтыг маш сайн хийж байна. Хоёрдугаар нэг дасгалтыг одоо жишээ нь 100 юу гэж ерөөсөө 500 1000 хэд дахин ерөөсөө өөрөө гарч болох нэг дайчтай явах гэдэг нь маш сайн хийж байна. Тийм болохоор за эхнээ ярьж хүний яг толгооноос тэнцвэр одоо алдагдах толгооны хэлбэрийг хийж үзье. За энийг ерөнхийдөө ууршаага хүмүүс тогтлоод олж ирээд байдаг. Яг ингээд уурж чамраа тоглоо гэдэг шүү дээ. Яг тэр нөхцөлийг яг үгээр тийм дотоодын одоо энэ буйны ерөнхийдөө эмзэг штэ. Яг энэ хэсэг рүү яг ууршаага өвдгөө ууршаа гаргаж өгөх шүү. Өвдгөө ууршаа гаргаж. Дараа нь hodион тэнийгээд шийдэх хэрэгтэй. Энэ ерөнхийдөө яг ууршаа орж ирээд дотоод гэдэг тамирчныг мяцааж өгч юм гэсэн. За ууршаага орж ирээд байгаа тамирчныг яаж хэлбэл энэ доторчлаас бүлийн доторчлаас хараад шүү. 1 2 3 за энэ техникийг хийж үзье. 1 араа дээр аваад өвдөг ууршаага. За энэ бол ерөнхийдөө яг үгээр геданы түвшин бай дотор талаас хагалж шигэх байна. За ууршаага шолон цохиод орж ирээд байдаг тийм үү. Хөвчтэй хүмүүс чинь одоо хаач ерөнхийдөө тогтгоод ууршаагаа ерөнхийдөө гар явж зүтгэдэг. За яг энэ тохиолдолд ууршаага авцсаг майгер буюу яг цээжин тус газар нь яг хөлийн хөлний хэсгээр бошиж ийж шигдэг. Энэ бол яг үгээр хүний толгойн бас яцаач хоригж өгөх гэсэн. Гарнаас бол хүл мэдээж урт учраас төрүүлж очив. Ууршаа зохиход ууршаага цээж рүү яг жийж шигдэг. Ингээд байхад энэ хүмүүд мэдээж ууршаага шолон цохиод авахыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ яцаалтын техник байна. За нэг хийж үзье. Ууршаага өвдгөөс гаргаж өгөх хэрэгтэй. Өвдгөө гаргаад за яг цоогоос тулаа үргэлжлээд одоо магадгүй барилдаан ч гэдэг юм уу цохилтоор өрсөлдөгч унгаарсан тохиол байлгуулах цээжин дээр өөрөө байрлаад эндээс үл илүү даваа талтай одоо хүний өрсөлдөгч яг даваа талтай шүү. За эндээс үл дээдлийн тамирчин болохоор нүүрэн толгой гисрүүнүүд хүчтэй зөвхөхгүй айлгуулах цээжин гисрүүгээ зөвхөдөг үс. Доотлын байгаа тамирчин дээр нь байгаа тамирчин за илүү одоо даваа сууд байгаа шүү дээ. Яг энэ тохиолдолд доотлын тамирчин ерөөсөө бүх хэсэг рүү зогсож байдаг. Доороо цээж рүү бүх хэсэг рүү доороос шилдэг. Доороос. Дээдлийн тамирчин болохоор толгой цээж рүү бол өвдгөж олон зохиож байна. За эндээс бол дээдлийн байгаа тамирчинд бас даваа доотлын тамирчинд бас даваа таалж байна. За эндээс ах төрчиг техник болон хоолон болтыг үзүүлээ. За энэ тохиолдолд цэвэр яталт авч болно. Тийм цэвэр яталт ерөөсөө яг юм хүчит болтоор авах маа тун өндөр байдаг. За эндээс бол хоолонд төрөл бүрөөрөө боодог. Одоо кимоны цахаа боодод гарын нэрийн шуугаар боодод. За эндээс эхлээд кимоногоо гарын нэрийн шуугаар бооддог.
За ингээд ямар нэгэн тогтолцооноор одоо ингээд ийм байдаг. За доош хайлт бол чинийхээ цээж рүү явах санаад. Тэгээс хол байцаад ингээд болт хийх авах хэрэгтэй. Хайлт бол дээш хүний асууж ирдэг байх хүнээс дээш явах. За гарыг бол тогтолцоор нь авч олно. Энэхээр давуулаад яг арчлах хүнийхээ шилхэн үзүүл хатна. Лав хэрэгтэй байсан. Тэгээд яг энэ одоо энэ сууц явж байгаа шүү дээ. Яг энэ хэсэг дээр яг гарын нарийн шиг баг үзүүнтэй надад байрлаж өгöd. Ингэрийн одоо кимоноор гадна тэнгэрийг зөвж татчих. Яг ингэхэд бол ерөөсөө нэг 2-3 секунд болоход шууд нь боол тардаг. Ингэ. За энэ боолыг үл хийх болдог. За гарт өчлөлтөд бас төрөл бүрээ хийж байна. За гарт өчлөлт одоо жишээ нь ингээд тоглолт явж байгаа гэж хахад цохиод ингээд болооч юм хаасаад яг энэ хэсэг дээр зөрүүлээд гарын хүч хийх юм шиг байна. Энэ ерөнхийдөө бол одоо бусад бүт контактны одоо энэ бүтэн контактны төрлүүд бүх төрлүүдийг манайх дээр бас ерөөсөө яг хамгийн өргөн аль цаад байж байгаа юм. За эндээс бас мөн ялгааг дотгооноо хийж байгаа. Эндээс ачууд хүчлээ гэж байна. Эндээс ерөөсөө яг энэ тохооны артлын үе дээр яг хаад зэвсгээ байрлуулаад жоохон батаад өгөхөд яг энэ тохооны арт хэсэг дээр хүчлээ орж байгаа гэсэн. Энэгээр яг хөөхэд цэвэрээс шууд. Заавал нэг цохоод ингээд хүний нокаутаар ч юм дээ. Тийм аюу гараад яаж ахгүйгээр шууд цэвэр ялтыг хүчит боолтоор авчиж байна. Тэгээд за эндээс муу ялгаагүй хөл төвчтэй хийж ордог. За ингээд тоглолтын зохицоо тийм үү. Эндээс эцрүү зохиож байгаа бага зэрэг судруулаад эндээс хөлөөс аваад агшаа авч. За энэ шиг хатгаад агшаа авч. За агшаа авцаа шагаан дээр хүчтэй хийж байгаа. Шагаан дээр. За хөлийн бас юм полим шилб хэсэг дээр бол энэ хэсэг дээр бас хүчтэй хийж байгаа. Аль болох шагаан дээр хүчтэй давхад бол илүү найдвартай ордог. Хүний хөлж бас бэртэх магадлал. Тийм болохоор аль болох боломжтой татах хэрэгтэй. Энэ шагаан дээр хүчтэй явж чадна. Эндээс хөдөлгөх юм бол ашиг болох юм бол ийшээ тусаад аль болохоор одоо яг энэ тохиолдолд бол би өөрөө бас энэ хүнд ярих магадлалтай. За ингээд буцаж ил одоо энэ доотлын за хариу болоод хөдөлгөө холбоотой одоо ингэж боогч гэдэг нь хүчтэй алт магадлалтай байдаг. Аль болохоор хүнийг ерөөсөө яг хийх гэж байгаа суд зай гаргаж болохгүй. Суд зай гаргах юм бол ерөөсөө эсрэг юм дороод явагдчих магадлалтай. Эсрэг техникүүдээс үзүүлэлтэй ийм хүү болт ордоод явах юм бол ийм хариу хийж болох юм. Тэ. За жишээ нь ингээд дээр нь гарцсан байгаа тамирчин илүү даваа талтай юм шиг харагдаж байгаа бол доотын тамирчин амархан одоо яг энэ техник хийзэмшлээ амархан дээр нь гараад ирэх боломжтой. За ингээд зөвхөн бол за эндээс яг зүүн гарыг баруун гараараа авах хэрэгтэй. Тэгээд зүүн гарны дотоодлын одоо ойлгоом хүчин дээр зүүнлэх хоолыг байглуулаа. Тэгээд баруун үйл дээр энэ холбоор байгаа хэсэг угаад энэ хэсгийг хоёр чинь зөрүүлж татчих юм гэсэн. За яг энэ техник хийзэмшлэр доор нь амархан дээр. За тэгээд ингээ гараад ирэх болно шүү дээ. Заавал доор нь орцсон байгаа юм чинь сул талтай байсан ойлгох байхгүй. Доор нь өстэй бичиж гисэн яг үгүй энэ гарч ирж ингэ шамаа. Ялтай боломж байдаг. Дараа чинь баталгааны хөлсөлтэй хийчихсэн. За ийм байдаг. За ингээ бүтэн дээр нь гарч одоо би үл эндээс энэ нэг ямар нэгэн байдлыг илүү давуу талд орчихсон. Шууд зөвхөн одоо ингээд зодоод ингээд энэ нэг бол няцах боломжтой. Яг энэ тохиолдолд доотлын хариу няцахт өгөөд хариу одоо хөдөлмөрч гэх юм одоо тийм зүйл. За энэ гэж. За энэ хажууч зайлаа. Хөдөө гаргаж ирээ. Шууд одоо эндээс би шууд ингээд хөдөө өчүүлж байгаа учраас одоо би шууд ялгах цэг боломжтой байхгүй. Заавал нэг дээр нь гарсан тамир чинь илүү давталтай байх гэсэн ерөөс ойлголт байхгүй. Доорноос тамир чинь ч гэсэн юм хариу хийгээл хичээл болдог ялах боломжтой байдаг.
За одоо бас яг энэ партнерын барилтаас яг дотгооны үргэлжлээд партнер хийх хэрэгтэй. За энэ тохиолдолд энэ мэдээ хийх юм байна. Яг нэг дотгоо хийж явах боломжтой. За энэ тохиолдолд хяман унаас буураад авсан тохиолдолд эндээс доотлон эсрэг очиж бас техник. За яг за энэ болохоор ерөнхийдөө яг хүзүү суган доогоор явах хөхөд хөлөө оруулаад эсрэг одоо энэ баруун хөлөө явах хөхөд хүний хаяад шидэн үзүүлдэг байна. Бааж аваад. За эндээс хоёр хөлөө холбоод ерөнхийдөө шууд бичих гэж байна. Ерөөсөө шууд амьсгал болгодог юм. Ямар ч амьсгал боломжтой. Дээрээс нь гартан цуг явчих жоо. Одоо ерөөсөө болтер хүчилтэй цуг зэрэг хийж байгаа. Тэрүүгээр давж байгаа. За одоо дахиад хийж үзлээ. Гартан цуг явчих. Тийм. Ерөөсөө болтыг оруулаад хүчилтэй цуг орчихсон гэсэн. Тэр ерөөсөө хүн найдвартай. Удаа нэг 5-10 секунд болох юм бол шууд ухаалаа. Дараа суулгаад байна. Тийм болохоор ерөөсөө энэ үйл ерөөсөө шууд одоо энэ бусад одоо шинэ хичээлж байгаа хүмүүсээр яг энийг сурсан баг. Яг ихтэй байдлын саний тохиолдол хийж болно. Шууд яалтай байна. Зүгээр тулааны спорт гэдэг бол яг энгүүнээс ялгах онцлог бол тэр хэцүү зүйлийг л даван туулсны үдэн дээр тэр амжилт гаргаж байгаа. Бүх спортод хэцүү. Тэр дундаа бол тулааны спорт бүр хэцүү. Одоо жишээ нь барилдаан бол жишээ нь одоо ингээд жоох ядраад ирэхээр одоо ингээд зүгээр 100 ингээд амраад болно шүү дээ. Ингээд ингээд бараад тийм ээ. Одоо ингээд багтаагаад ингээд байж та. Одоо яг ингээд яг энэ тохиолдолд ийм багталтанд шийдчихсэн байлаа гэж бодоход ерөөс ингээд ахтан шууд өгчих боломжтой. Одоо ингээд тийм. Барууд аваад шунтгаар даваад хоёр хөлөг чатлаа бооч. Эндээс тохойны артлын үеийн дээр борт орж. Тэгээд эндээс давхар илүү хүзүүн төгшөлт оролтод хүзүүгийн дээш нь өрөө цааш та. Эндээс шууд боолтчоод өгшөлт орно. Гаран дээр нь орчих. Тэрнээс одоо яг манай кодыг спорт ерөөсө сул зогсон амарн чөлөөтэй байна гэсэн үг сайн баг. Ерөөсө юу хийх боломж өгдөг 3 минут хугацаанд 6 минут хугацаанд тэр бол хідэн үеэр яг тэмцээний үед яаж тул. За 3 минутаар нэг үе тоглолтой. Нэг үе тоглолтоо одоо маргач яг оноо авахд бол бас хэцүү байгаа шүү дээ тийм үү. Заавал зөхөж унгааж эсвэл бүр Японоор шийдэж коконд явдаг. Тэр бол нэг тийм өндөр үнэлгээ бол аваад байдаг. Тийм болохоор зарим тохиолдолд тэнцэх тохиолдол. Тэр тохиолдолд нэмэлт тайлбар хийсэн байна. Тэнийт иргэд болж 6 минут. Хаа бас тэнцсүүд хоёр тэмэрч одоо жишээ нь юко ч гэдэг юм өндөд тэнцсэн тохиолдолд урд хойсон байна. За тэгэхээр манай оргилууд спортын нэвтрүүлэг маань бас 30 минутаас хугацаа богинохон байлаа. Тэгээд бас кодоны спортыг бас бидэнд бас ийм их спорт байт юм гэдгийг танилцуулсан өөртөө чинь баярлалаа. Тэгээд бас удахгүй Колумбод болох ч байгаа тэмцээн 7 сарын 25-нд болох ч байгаа тэмцээнд ч бас амжилт хүсье бас бэлтгэл суулт бол бас сайн байгаа мэн гэж харлаа. Амжилт хүсье бас сайн явуулцаад ирээ. За яг л одоо нийт үзэгчтэй болоо танай нэвтрүүлгийн сайн хүсье юу. Монголын бас төрийн дуулыг гişүүлүүлнэ хаа гэдэг итгэлтэй. За би хичнээн хад Монгол улсын төрийн дуулыг заавал гişүүлүүлэн төлөө тулаанатаа тухайн бюроход толгойд маш сайн хийх хичнээн. За баярлалаа амжилт. За тэгэхээр оргилууд спортын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар кодогийн спортыг танилцуулахаар кодогийн холбооны дивжээнээс та бүхэн бүлээ бидэнтэй хамтаас кодогийн спортын Монголын шигшээ орны тамирчин инх хот хамт байлаа. Ингээ дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа.